нутгийн ихэнх хэсэгт цаг агаар сэрүүсэж салхины урд нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл хаврын улиралд хүний биеийн дархлаас уларч өвчлөмтгий болдог төдийгүй эдгэрх үйл явц ч удаан байдаг байна. Иймд шимт хижээлтэй хоол хүнс сэргэлж урин дулааны цаг эртэл хувцаа нэмгэлгүй байх хэрэгтэй гэдгийг эмч зөвлөж байна. Хаврын улиралд цаг агаарын олон үзэгдэл ээлжлэн солигддог онцлогтой. Гэсэн хэдий ч дулаарч эхлэхдээ зэрэгцэн иргэд хувцаа нэмгэлж эхэлдэг. Улмаар нийслэл хотын иргэдийн хувцлалт харилцан адилгүй янз бүр байдаг нь хэвийн үзэгдэл болжээ. Мөн улирал солигдох энэ үед хүний биеийн дархлаас суларч сүлдэж ядрах тохиолдол түгээмэл гардаг. Тэгвэл иргэдийн зүгээс цаг агаартай тохируулан хувцлахыг хичээдэг боловч таамаглах аргагүй байгааг онцолж байна. Мөн хоол хүнсний хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт хийдэггүй гэдгийг зарим иргэд хэллээ. Цаг агаар хараал гардаг жоохон сэрх. Өнөөдөр бол нэмэгт 5 гэсэн нэмэгт 5 биш мэдрэмж бол нэлээд хасгаруулна шүү дээ. Нэлээд сэрвхэн л байна. Тэгэл яг боломжоор тэгэл хит цуцоос хүмсч тэрас төвхтэй байдаг. Тэгэл боломжоор хувцлал явж байна да. За мэдээж өвлийг бодвол арай жоохон нэмгэлцсэн явж байна. Хоол хүнсний хувьд бол ер нь бол өөрчлөлтгүй. Өвөл өрнөжсэн юмнуус эдэн. Жоохон нэмгэлж байгаа одоо бол. Тийм өнөөдөр тэгтээ жоохон хурд өдөр байна. Арай нэг мах төлхөө хоол идэх гэж ер нь л хичээж байгаа. Тэгээд гурил чихэрлэг юм айлуулах бага дийл гэж бодож байгаа. Ер нь бол хаварч эхлэхгүй ер нь бүхэлрэл ер нь жоохон тэгж хоолохыг энжлээс ер нь арай жоохон хичээдэг болсон гэх юм уу. За тэгээд хувцсны үед гэх юм бол хаврын салхи хавраг нефт гэдэг чинь хавраг нефттэй. Тэгэхээр ер нь сайн дулаахан явахыг бол зорддог. Тэгэл ер нь одоо тоглоом шоглоомор хүмүүс одоо их дотор өмдөөсөө гарлаа марлаа гэж тэгээд байгаа шүү дээ тий. Улирал салгиж байгаа учраас хүмүүс аягүй их ядардаг. Тэгэхээр айл алах амин дэмтэй хоол хүнс хэрэглэж одоо өөрийнхөө эрдэс байцыг хангах юм бол улирал салгиж байгаа хэвчээд одоо ядрах нэрэ байгаа юм болоо. Тийм ер нь бол сүүлийн хаврын орол өвлөөс хамаагүй дулаахан шүү дээ. Тэгэхээр ер нь бол гайгүй нэмлээд ирдэн дөө. Хэдийгээр 4-р сар гараад байгаа ч нутгийн ихэнх хэсгээр сэрүүсэж салхины урд нэмэгдэх төлөвтэй байгаа. Тэгвэл дархлаас суларч нэмгэн хувцлаж даарч хөрснөөс үүдэн зөвхөн ханиад хүрэх бус бөөрийн болон бусад өвчнөр өвчлөх эрсдэл улам нэмэгддэг байна. Тэдгээр өвчин эмгэг нь удаан хугацааны дараа хүн дээр илэрдэх тул зайлшгүй анхаарах хэрэгтэй гэдгийг эмч хэллээ. Тухайлбал хаврын улиралд уулын оройгоор цас ханзраагүй тохиолдолд хувцаа нэмгэлэх нь зохисгүй бөгөөд доороосоо дарахаас сэргийлж дулаан хувцлах хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл доороос дандаа нөгөө хүүтэн салхи доороос тийш ингэж цоргиж босч байгаа. Тийм онцлогтой. Тэгэхээр Монголын салхи бол өөр шүү. Яагаад гэвэл ороож босдог учраас монголчууд хөвчлэн хормойтой юм өмсдөг гэсэн үг. Хормойтой тэгээд бүс бүслэг гэж уучрна. Бүсээ чанга буслах тусам сайн гэдэг чинь уучрна энэ шүү дээ. Тэгэхээр ямар газар бид нэр яаж засан зохицож амьдарч байгаа гэдгээ одоо бас таньмаар байна. Ялангуяа залуучуудад яг юу юуг болоод нэмгэлчээд байна. Тэгэхээр ердөө тэр одоо хизээ би хувцаа нэмгэлэх вэ гэдэг багцаа авдаг ойлрал ерөнд цаг бол ердөө уулын оройн цас ханзрах. Тэгэхээр уулын оройд цасгүй л болох юм бол за хөрс бүрэн гиссэн байна. Одоо доороосоо тэгж хүүтэн агаар бол над руу зорихгүй нэ гэж ойлгож болно. Мөн хоол хүнснээс шимт хижээл авч дархлаагаа дэмжих нь шаардлагатай юм байна. Тодорхойлбол өглөөний цаг тогтмолууж өдрийн хоолндоо шимт хижээлтэй хүнс хэрэглэж оройн цагт шүлтэй хоол идэж хөвших нь зохистой. Ингэхдээ үр тариа, цагаан эдээ, борц, үхэр болон хоньны махтай шүл идэхийг илүүд үзэх хэрэгтэй бол сэрүүн чанарын хүнснээс татгалзах шаардлагатай байна. Сэрүүн чанарын хүнсд чинь нөгөө кофений хэрэглээ нөлөөлнө. За дээр нэмээд энэ цагаан будаа тийм ээ. Одоо энэ ялангуяа цардуул өндөртөө хүнсүүдийн нөлөөлөл. За тэгээ усрах газар ургасан одоо ургамлуудын нөлөөлөл орноо. За нөгөө байцаа усрах хүнсүүд бас нөлөөлнө. За дээр нэмээд энэ хүүтэн хоол хүнсүүд их нөлөөлнө. Тэр одоо хөөлдөс пиав тийм ээ. За тэр хийжүүлсэн да чихэрлэг зүйлүүд нь өөрөө эргээд энд сөрөг нөлөө илүүсэн их нөлөө үзүүлдэг нь хавар байна. Тэгэхээр хэр зэрэг ядруу бие дээр хэр зэрэг болохгүй зүйлийг хэрэглэн төдий чинээгээр асуудал ч улам гүнзгийрнэ. Түүнчлэн ажил болон амралтаа тэнцвэртэйгээр төлөвлөх сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээх хэрэгтэй юм. Энэ нь ажлын бүтээмж болон гэр бүл, эргэн тойронд цаашлаад нийгмийн уур амьсгалд эерэг нөлөөллийг бий болгодог байна.